усан байлаа. Ямар юм жирэл би одоо ус нутгийн зээ юм байгаа. Миний амьдрал, миний одоо туусан замд ус нутаг болоод миний ах эгч нар маш их өөрөө өгөөж нөлөөгөө үзүүлсэн байдаг. Монгол улсын гавьяач жижигчин Цэрүү гэж одоо намайг анх хөгжимд оруулсан Монгол улсын гавьяач жижигчин хан хөхийн уртын дууч Жаргал гэж одоо миний ээжийн төрсөн дүү байдаг. Одоо эднэрийн ачаар би өнөөдөр үдэс эрэхтэй явж байгаа гэж бодож байна. Тэгээ ус нутаг бол үнэхээр гайхамшиг. Усын одоо тэр хан хөхийн нурууд, ус нутгийн одоо тэр дуу хоор, үндэстэн яснуудын өв соёл бол дундаршгүй. Тэгэхээр бид нар бол үүгээр бахархах ёстой. Ийм гэж усынхаа тухай, нутгийнхаа тухай, ээж аавынхаа тухай ирж байгаа 100 жилийн ойг тохиолдуулж цөмөрөө яаж сэтгэл гаргах вэ? Яаж хамтрах вэ? Бие биентэйгээ танилцах, бүр цаашлаад нутаг орноо одоо бахархах тийм одоо сайхан нутаг болно гэж би бодож байгаа. Ингээд бүгдээрээ MPN 3 сарын 29-нд уулзцгаая. Та бүхнийгаа урьж байна.